соёлт ертөнцид оршихын тулд амьдрах учиртай. Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Балчин жавын долгио. Сайн байцгаана уу хүмүүс үзэгчдээ. Манай соёл кафе нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийнхөө нэвтрүүлгийг бид Дамдын дулам чигээр орж оролцуулж байна. За даймигч байна. Манай нэвтрүүлгийн уламжлалаар бид нэр кофегаар цайгаар дайлдгийг та юу вэ? Их чин цай ууя. За би американо ууя. Тэгээ хоёулаа кофе цайгаа ирэхлээр нь уунга яриагаа эхлүүлэе гэж бодож байна. Та ярианыхаа өмнө өөрийгөө товч танилцуулчихгүй юу? Манай үзэгч. Би одоо Гэнтэн Дижингийн Дамдын дулам гэж хүн байна. Монгол костюмс төвийн музейн тайлбарлагч, багш, судлаач юм байна. За сайхан үйлчилж байна уу? Сайхан үйлчилж байна. Сайхан үйлчилж байна. Та бүхэн ингэ өмссөн хувц сонор ерөнхийдөө их сони харагдаж байгаа үзэгч олонд. Монгол дээлээ ядаач. Би бол нэг тийм Европагийн хувц өмссөн. За энэ бол бас нэг цагийн өнгө юм аа, тийм ээ. Өнөөдөр манай үзэгч олон сонирхолтой Монгол үндэсний хувцс, Монгол дээлийн соёл энэ тухай ярилцъя гэдэг. Би таныг их сайн мэдхийн одоо эртээ нөгөө нэмэгдүүч шоунд шүүгч хийж яхад танаас минь хэдэн сонирхолтой юм сонсоод би тэгээ тантай жоохон ярилцъя, хөрөлтөй гэж бодсон юм. За. Монгол дээлийн тухай. Зөвхөн дээл гэж ярил л да. Дээл гэдэг өөрөө нөгөө нэрэндээ байгаа боловчиг цаад утгаараа бүхэл бүтэн одоо соёл түүх. Хоёулаа яриагаа юунаас эхлэе гэхээр ер нь дээлийн түүх хэдийн үеэс тоологдож явд. Яг одоо хувцс гэсэн монголчуудын өмсдөг хувцс гэдэг утгаар. За дээл манай үндэсний дээл бол ер нь л одоо хүн төрлөختөн хувцс өмсч ихэлсэн үеэс юм байна. Мөслөгийн дараах үеэс гэхүү. Одоо эхэлсэн юм байна да. Гэхдээ дээл одоо яг цаг тухайн нөхцөлдөө ч эхэлсэнгүй л дээ. Одоо тэрнээс өмнө бол хүмүүс ч мөслөгөөс өмнө болохоор одоо манай байгаль цаг уурчин сайхан зөөлөн уур амьсгалтай одоо хүмүүс жимс одоо самар одоо ийм юугаа түүгээд ингээ зүгээр байж байгаад иччихдэг гэднэр одоо тийм сайхан үедээ бол хувцсыг юугаар хийж өмсчээсэн хэр зэрэг нэг одоо том навчийг урдаг одоо бие хаагаад өмсгч юм уу одоо иймэрхүү юугаар одоо толгойноос хаалт юм бол одоо нэг том навч толгойн дээрээ тавьждаг ч юм уу иймэрхүү журмаар өмсчээж да тэрнээс хойш одоо тэр мөслөгийн үеэс хойш бол ингээд хувцс өмсөх хэрэгтэй болсон үед одоо бас судлаачдын үзэж байгаагаар бол манай Монголоос одоо ихний өмд одоо үүссэн юм байна гэж ярьд юм лээ. За тэгэхээр зэрэг тэр манайх ч н одоо морь мал унж одоо аж ахуйгаа эрхэлж ирсэнтэй бас холбоотой байсан баг. За тэгээд тэрнээс хойш одоо ер нь бол одоо хүмүүс ч наалсан ангийнхаа үсийг шууд нүмрөөд ингээд одоо юмар үзүүрээр нь тогтооод хөлийнх нь одоо шилбэний югаар тогтооод өмсчээсэн гэсэн одоо бас тийм судалгааны зураг дээр ч гэсэн зурсан байдаг тийм ээ. За тэгэхээр зэрэг ингэж явсаар байгаа одоо хувцс өсчээ. Тэгэхээр манай монголчууд бол өөрснөөхөө цаг агаар та тохирсон нутгийнхаа онцлогт дээрээс нь өөрснөөхөө одоо эрхэлжсэн аж ахуйда тохирч хөдөлгөөнөө боохгүйгээр юм сайхан элбэг сайхан дээлийг хийж өмсч ирсэн юм байна. Тэгэхээр одоо бидний мэдж байгаагаар бид нарт өнөөдөр хүртэл одоо ирсэн судалгаагаар үзэхэд бол ямар ч байсан бид нар хүннүүгийн үеэс хойш мэдэрдэг болсон байна. За тэгээд тэр судалгаан дээр одоо археологи холбооноос олж байгаа дээл хувцсыг ингээд гаргахад бол бас их сайхан хийв загвартай одоо ер нь бас их сайхан хийжсэн тухайн нөхцөлтэй юм байна. Тэгэхээр өнөөдөр дээл тэр үндсэн зарчмаа алдаагүйгээр 21-р зуунтай золгожээ. Энэ олон жилийн зууны одоо тэр олон шалгарлыг даваад өнөөдөр биднэрт бас яг үндсэн зарчмаа алдаагүй одоо үндснийхээ соёлыг үндснийхээ уламжлалыг одоо нийгмийнхаа одоо хөгжил дэвшлийг ингээд харуулад ирсэн манай үндсний хувцас агуу тийм ээ. Бидний өмсөж байгаа дээлээс маш агуу. Энэ уучлаарай даймагч ярьцлагын тийм асуулт хариулт биш юм байна. Би бас нэг бодол санаагаа тантай бас хаалцъя гэж бодож. Энэ миний одоо энэ байж байгаа байдал бол ерөнхийдөө тийм одоо Европ
хөгжсөн те Монгол бид нар ч бас үе үеэрээ ингээд тэгтээ би дээлийг бол айгүй хүндэлдэг одоо шүтдэг гэж ярил л да. Миний ээж бас одоо тийм тухайн үеийн нэг сонирн байж би бодоод байдгийг дөрөв та ярьж штэ ингээд дээл маань ингээд тийм олон 100 жил ингээд авч туулж ирээд ингээд өнөөдөр одоо бидэндээ ирсэн. Энэ бол агуу юм тий. Тэгэхээр нэг хэсэг ээж маань одоо юм айхтар дээл одоо бас төдийлөн өмсч болдгоо ийм нэг тийм саад хоригуд нь зүгээр хамгийн ойрхон гэдэг утгаар би ярьж байгаа л. Яг хаа дан дээл бол өмсдөг байсан гэртээ. Тэгэхээр энэ саад дотооруудыг давах юм дээлийгээр нь хорж исэн одоо нэн шин түүхийн үед бол хорж исэн тал байна уу гэж. Зүгээр бүр нэг учиргүй одоо тэгж өмсөж болохгүйгээ цаанаасаа одоо хууль дүрм гараагүй ч гэсэн одоо бас нийгмийнхаа хөгжлийг дагаад ялангуяа суурин газартаа ерөнхийдөө бол дээл өмсөх нь ховордоод за хөдөө одоо мал аж ахуйгаа эрхэлж байгаа. Амьдрал ахуйдаа бас нийцсэн олон зуун жилийн одоо уламжлалаар өмсдөг. Тэр уламжилт хувцас бол ерөнхийдөө ард иргэд өмсөөл байж суурин газарт бол бас одоо нэгэнт ингээд төвлөрөөд эрхэлдэг аж ахуйн бас одоо ийм төвлөрсөн ийм юуруу ороод ирэхээр бас тэр их одоо үстэй дийлийг ч өмсөө суух юм уу тийм ээ ажлынхаа байран дээр арайч болохгүй за тэгжэл цаанаас нь одоо бас гадны соёл мандад нэлийн хүчтэй нөлөөсөн ялангуяа одоо нэг бид нар одоо 21 оноос хойш бол ерөнхийдөө нөгөө хувцсыг чинь манайх чинь тэрнээс өмнө хуульчлаа тийм ээ одоо манжийн үед тийм үү тэрнээс өмнө одоо хувцсны хуультай байсан байдаг байна. Яагаад гэвэл за одоо экстэц нь бол ялангуяа манжи үед бол бүр ингээд нөгөө зэрэгдэв болгоод тэрэндээ зэрэгдэвийн хувцс гэж гаргаад тэрэндээ зинда тэр нь юу гэхээр зэрэг за бэл хүн бол нэг тийм дээл өмснө бэс хүн бол нэг тийм дээл өмснө гүн хэрэгэнтэй хүн тэгж өмснө гэ тэрийг хуульчлаа заагаад өгсөн тэрэн дээр яах вэ зэрэг дээлийнх нь хээги дээр нь тавих одоо утасных нь ингээ göмсөх дээлийнх нь өнгөтэй заачиж тэгтэл 21 оноос хойш хуультай байсан ба шүү дээ. Тий, хувцсны хууль бол бүр хүннүгүй юус байсан байт юм лээ. Судалгаагаар одоо бас бичиж үлдсэн байт юм. Тэгэхээр зэрэг тэр уучлаарай би таны яриаг тасалж байгаа юм биш. Одоо тийм хууль байхгүй шүү дээ. Одоо биднэрт бол байхгүй. Байх нөхцөлгүй юм байна. Тэр хүний одоо эрхийн асуудал. Тий. Бас яг хуульчлах одоо нөхцөлгүй юм байна. Одоо бол хүн өөрөд нь одоо бүхэл амьдралынх нь болцоод байж ивэл юугаа авч өмснө тийм ээ. Энэ бол бас даяашилтай ч холбоотой юм уу. Тэгээд тэр хуулийн дагуу өмсөжсэн хүмүүс бол яах вэ гэхээр зэрэг тэр хуулиндаа захирч дийл өмсөжсэн байна л. Тий. Тэгэхээр тэр үед одоо айлын нэлээд сайхан чинээлэг одоо амьдралтай хүний эхнэр бол эхнэр гэж болоод үсээ одоо тусгай засалтаар засаад дээл нь бас өөр хэлбэртэй хийгээд өмсөд эхэлж тэрнээс нийт одоо ард иргэд эхнэр болсон хүмүүс бол тийм түнтгэр мөртөө дийлэгч бас өмсөж байгаагүй юм болов гэж би бас өөрөө бас боддог. Яагаад гэвэл баян чинээлэг хүний эхнэрүүд зэрэг дэвтэ одоо тухайлах юм бол тэр тайж байгаа юм уу одоо тийм угсаатай хүмүүс ч юм уу тэр одоо эхнэрүүд болоод очихдоо одоо тэр түнтгэр мөртөө дийлэг өмсөж ирсэн болов уу тэгээд тэр баян хүмүүс ч одоо цаана өөрөө бас шивгчэнтэй тийм ээ тухайлах юм бол одоо зарцтай ингээд ажиллаж байгаа болохоор тэр хүний хувцас хичнээн нүсэр байсан ч гэсэн өөрт нь ерөөсөө тэр нэг өмсөд ажил хийх шаардлага одоо бас бага байсан байх. Зүгээр ард иргэдийн одоо эмэгтэйчүүд бол зүгээр л одоо нөхөрт гарлаа гэхэд үсээ одоо хагалт самнаад ингээхэн сайхан дээлэг хийж өмсөөл өөрснөөхөө л одоо байгаагаар аль ихнэр болчихжээ юм байна. Тэгэхээр өнөөдөр бид нар одоо бас тэр дээлийг зүгээр нэг хүмүүс одоо би миний бодол байдаг л да зүгээр ер нь бас нэг тийм угсаатай биш тийм ээ. Одоо энгийн сайхан ар хүн ээж гэдэг юм уу одоо тийм угсаа гаралтай хүмүүс бол зүгээр сайхан дээлийн нэг сайхан материалаар хийгээл өмсчээ. Заавал тэр эхнэр мөртөө дээл эднэр хийх биш. Угсаатай байсан одоо тийм хүмүүс бол хойш нь бас өөрхүүд хойч үеийнхэндээ одоо манайх ийм гарал удамтай ийм угсаатай хүмүүс шүүгээд тэр дээлийг хийгээд өмсөх нь бас зүв баха гэж ингэж боддог. За та бол их тийм зардсан газар маажуу гişиг гэдэг шиг глобалчл яригадад өнөөдөр одоо миний бие
ингэж боддгийг. Ер нь бол өнөөдөр даяаршилт, дангаарчлал гэж одоо Монгол юм гэж бас байх хэрэгтэй. Монгол цэвэр одоо энэний авч явах хамгийн том хүчин зүйлүүдийн нэг нь одоо уртын дуутай нэгэн адил дээл Монгол үндэсний хувцас тийм ээ. Тэгэхээр энэ дээл маань түрүүн эргээд бид тэр нөгөө еврогоо ороход өөрхий их зовлон туулж, зовлон жаргалыг туулсан юм. Тэгэхээр одоо аливаа юм хоёр талтай байдаг гэж нэг хэсэг Европч одоо Оросын нөлөөнд орж бидний одоо дээд үеийнхэн ингээд Европ хувцс руу их нэг ёсны одоо модод агаач гэдэг юм уу загвараад агаад тэгээд нэвтрүүлсэн боловч цаад утгаараа үндэснийхээ нөгөө нэг айхтар гоё уламжлал энэ юугаа бас нэг ёсны нэлээд бүдгэрүүлж зарим талаар хүчээр одоо хааж ирсэн шийм түүх би бол ерөнхийдөө байдаг гэж ойлгоод байгаа. Тэгээд өнөөдөр глобалчлалыг бол бас тас үгүйсгээд байх юу бол тийм ээ. Гэхдээ бид нар нэгэн тийм нэг ертөнцид амьдарч байгаа. Just дотор нь за бид нар бол Монгол юм а гэдгийг бол заавал ялгаж явах хэрэгтэй гэдэг л утгаар би яриад байгаа. Тийм шүү. Глобалчлалд одоо сайн тал бол байна. Одоо ер нь одоо манайх ч бас нэг хэсэгтээ бол одоо социалист нийгэмтэй. Тэгээд бид нар тэр социалист орнууд руу л явах хэрэгтэй. За тэгтээ хүн болгон биш. Бас одоо мэрэгжил дэвшлүүлэх гэж явж байгаа, сурах гэж явж байгаа хүмүүс чинь маш нарийн шалгуураар явдаг байсан. Өнөөдөр бол бид нар одоо хаашаа л өөрснөө явъя гэвэл эрх чөлөөтэй сайхан ингэж явдаг болсон бол нэг сайхан тал. Гэхдээ энэ дээр бид нар уламжлалт ёс заншил, уламжлалт одоо өөрснийхөө хувцсыг бол бас өмсөж одоо уламжлалтаа мартахгүйгээр энэтэй зэрэгцэж явах ёстой гэж одоо би боддгийн. Тэгээд ер нь бол Монгол хувцсыг хорж исэн тал учиргүй хориогүй ч гэсэн түрүү би хэлсэн. Одоо манай нийслэл Улаанбаатарт бүр их содон өмсөж явсан хүн бас байдаг. Энийг бас өөрөө ч бас мэдэх байх. Миний дүүдгээр 90% байна. Тухайлах юм бол. За та ястаа мондөг одоо сэдв рүү орж байна гэдэг. Яагаад гэвэл би энэ хүнийг энэ агуу хүн их зөрөгтэйч байж тэр одоо тэр үед нөгөө Монгол дээлийг өмсөөд тэгээд бас загварчлаа тийм ээ нарийнхан бүслээд би өөр сандгийн манай байранд одоо энэ эхлүүрийн хажууд ингээ орж ирэхдээ сахран намираад тэгээд бид нар хөөхдөд ч юм уу ингээд хачин болно шүү дээ. Тэгээд би өөр нэг ийм илгэн бацинг өмссөн явж ирсэн би сандгийн. Тэгэхээр энэ хүн бол тэр дээлийг хадгалах одоо авч үлдэх энэ тэр бас тухайн үедээ бас хатуул байж тийм ээ. Дээл одоо тэр болгон өмсөхөө бойлоод ингээд өгөө монголчууд минь дээл өмсөх хэрэгтэй юм шиг гэдгийг туг сүлтэн болж явжээ гэж тийм. Таны яриаг тассан дуучлаараа тийм. Би 90% бол их сайхан тийм зүгээр одоо торог дурд биш сайхан энгийн нэг сайхан даавууд дийлэг айгүй сайхан өмсдөг хүн байсан. Би ч бас одоо бага сургуулийн сурагчил байсан л да. Тэгтэл харахад одоо айгүй сайхан. Зүгээр яг засаг төрийн одоо удирдагчид бол дээлийн өмсөд гарч ирж исэн самбуугал болов. Тийм байх. Тийм би тэгж боддог. Самбуугаа бол бас дээл өмсдөг байсан. Нэг би бас мэдэрч байна. Одоо ингээд нэг бид нар чинь төр засгийнхантайгаа баяр ёслоор парадн дээр ингээд уулздаг тийм ээ. Талбай дээр гарч ирээ. Тэгэхэд бол би бас самбуугыг дээлтэй зогсож ирснийг харж ирсэн санагддаг. Иймэрхүү одоо сонин түүхүүд бол байна л да. Би танд бүр тийм гонигтай инээдэмтэй ч юм одоо жишээ болгож ярил л да. Одоо манай энэ нэвтрүүлгийн найруулагч Амраа нэг юм сонин түүх ярьдгийг. Нэг ахан дээр үед л дээ дээлтэй явж ижилтэй. Тэгсэн чинь нэг хэдэн сахилгагүй нөхдөөд бас зүгээр явуулахгүй нэг ахын жоохон ингээд шаглаад хатуугаар ярил жоохон юу болж. Тэгээ цагдаа сэргийлэх болоод атсан чинь үгүй та ч одоо юу гэсэн би шууг нь хотын хүн л дээ. Тэгтээ яг би тэгээ та яахлаараа дээл өмсдөг нэг цагдаа нар та өдөөний хүн гэж ойлгоцсон шүү дээ гэдэг. Тэгэхээр одоо хөдөөний хүн дээл өмсдөг, хотын хүн дээл өмсдөг нэг юм мулгуу одоо юу бас би болсон байж тэр үед тийм байна. Тэгэхээр тэр чинь одоо тэр хүмүүсийн ч одоо бас
яг буруу гэж одоо хэлүүл хэцүү юм да. Гэхдээ тэр одоо хитрхи гадны соёл давтна гэдэг бол тэр юм байна тийм ээ. Тэгэхээр бид нар одоо өнөөдөр ч гэсэн ерөөсөө хойч үеийнхнийг одоо үндэсний хувцсыг ямар ч байсан өмсүүлдэг бай. Бүр хөөхд байхаас нь дөнгөж төрлөө эхээс дөрөвт нь баривч хийгээд өмсгчээ. Тэр үндэснийхээ хувцсыг өмсөж байна тэр хөөхд. Тэрнээс хойш одоо сургуульд ортол нь бол хөөхөн Монгол дийлээ гэж өмсгөөд явуулаад байгаа. Тэр хөөхд өөрөө Монгол хувцас өмсөж мэдэрдэг зөв өмсөж эхэлдэг. Хаанаас эхэлд авчлах вэ гэлээ. За одоо өнөөдөр соёл нэрэгдэж эхэлж байгаа. Дээл гэж хувцс байна. Гэхдээ энийг яаж өмсдгийг, яаж хэрэгэлдгийг, яаж үзүүлдгийг те энэ чинь асар том соёл явж байгаа. Тэгээ таны ярьж байгаа үнэлдэ энэ бид нар бас ингээд ард түмэнд тэр үе тухайн үеийн буруу өгöd байх нь бас нэг хэрэг. Гэхдээ өнөөдөр бид нэр хүүхэд одоо би саяхан манай нэг дүү хамаатны хүүхэд төрлөө л дээ би тэгээ бодож идэг. Гэхдээ тэр нэг нэхий өлгийч байд юм те одоо хурган одоо те тэгээ тэр чинь ингээд би боддгийг зүгээр одоо хүн хүүхдэд чинь төрөнгөтэй л хүн тийм ээ тарих толгойн ажиллаад эхэлж байгаа. Тэгээл тэр чинь ингээл нэхий өлгий энэ тэр өлгийдээ эхэлнэ гэдэг чинь тухайн хүний организмд нөгөө л нэг үндэсний асар том одоо код цус аханд шингэсэн тийм ээ ийм хөөрхөн юугаал бид нэр тэр нялхаас нь эхлээл тэгээд одоо өнөөдөр та мэдхгүй байна сургууль соёл сургалтанд нь тийм юм байдаг юм уу юм би сайн мэдхгүй. Одоо яг үндэсний хувцсны гэж цэцэрлэг яаслаас эхлэв л дээ тийм цэцэрлэг яаслд бол одоо би бас яг одооныхаа мэдрэж байгаагаар бол бас нэг юм хувцсны өдөртэй болцсон хүүхдүүдээ нэг үндэсний хувцс өмсч ирээрээ сургууль дээр бас нэг үндэснийхэн хичээл дээр үндэсний хувцс дээр ирээ гэдэг болсон ийм сайхан бол 90 одоо оноос хойш тоо ер нь ялангуяа 2000 оноос хойш арчлын ач буйнаар бид нар энэ их сайхан юу нэг тэр одоо их сайхан болж энэ хувцсыг өмсч эхэлж тэгтээ манай үндэсний хувцсанд нэг онцлог бий миний дөө юу гэхээр зэрэг хүний одоо чөлөө хөдөлгөөнийг боодгүй тий тэр хүн ерөөсөө хэдий хэрэгээрээ өсөж одоо би энэ хөгж байдгийн тэрбэрээ одоо яг хувцсандаа баригдахгүй гэсэн. Уучлаарай. Тэгээ ямар ч эмэгтэй хүний гоё болгодог. Тий. Бие галбар одоо ямар ч байсан тийм ээ. Тий. Одоо хүний биеийн өөг дарахаас гадна тэнд хүнийг одоо чөлөөтэй байлгах өшөө дээрээс нь бүр одоо том болсон хүмүүсийн өмсөж байгаагаар ингэж ярих юм бол бүсүүл ерөөсөө гидсийг одоо ингэж сунгадгүй байна. Тэр одоо манайх бол бүсийг маш өргөн бүсэлж явдаг. Ялангуяа төрсний дараа эмэгтэйчүүдийг бүсээ чанга бүсэл гэдэг бол биеийн галбарыг харж таалын хадгалж өгч тийм байж. Дуулуу манай бүсгүүчүүд ээ. За тийм байсан байна. За дээрэс нь морь малн дээр явхад бол бүр одоо дойрогдгүй. Ялангуяа хүний одоо тэр судлаачдын бичснээр бол хүний биеийн дулааныг хадгалдаг газар энэ хүйснээсээ байдаг юм байна. За тэр хэсгийг бол дулаан авч явдаг. Тийм учраас манай халах ихнэр дээл бол энэ дээр эдэнхүүгээд энэ бүслэгийнхээ тийм тусгай одоо дээлнээсээ гадна юм давхцтай байгаа. Тэрний гаднаас нь одоо давхарлаад өмсдөг ууж нь хоёр энэ ташаан дээрээ бас юм тусгай давхарлагтай. Эднэр бол хүний биеийн одоо дулааныг хадгалах талаас нь одоо байж исэн байна. Тийм учраас нөгөө дээл чинь ингээд халууцуулдгөө, хөрдгөө, халууцдгөө юм. Өөрөө биеинд нь чөлөөтэй агаар орж байна. За тэгээд дээрэс нь бид нар ч одоо ингээд нэг том ороолоор ингээд захаа ингээд хүзүүгээ ингээд ороогоод явхаар ч одоо хүзүү хоолой хөшөө тийм ээ дээрээсээ ингээд жоохон юу болж гэн одоо надад бол манайхан бол ингээд захааг товчилчвал хоолойд одоо бас daardгүй байсан таа гээд ингээд хувцсны бол одоо манай үндэсний хувцс маш олон гайхамшиг бай. Энэ дээр манайхан одоо хүнүүгийн үеэс хойш өмссөн захыг хэрэгжилж байна. Одоо та яг нөгөө нэг сэдвийг хөндөж байна. Энэ аль зах нь зөв байт. Одоо нэг маргаан гараад би энэ дээр бол их өөрийн бодолтой байдаг тийм. Тэгэхээр зэрэг зах уучлаарай зах бол зах тийм ээ. Одоо таны энэ зах бол одоо дөрвөлжин зах бай. Тийм. Миний одоо дэвдэлдэг зах л да. Тэгээ зарим нэг одоо нэг ийм хүний зах гэл тэр нэг одоо үнэхээр тийм мэдэж судалж баталж нотолж хийсэн байд юм уу эсвэл хэн нэг хүний одоо юугаар явд юм уу гэдгийг бас хоёлаа хүндий гэж бодлоо. За тэгэхээр тэр зах хүнүүгээс хойш манай нутаг дэвсгэр дээр маш олон омгийн одоо монгол хэлтэй хүмүүс ноёрхлоо тогтоож исэн байл. Тэр хооронд энэ захадууд одоо ингээд явж тэгэхээр зөв дарсан ингэртэй одоо ташуу захтай байж, буруу дарсан ингэртэй ташуу захтай байж
Тэгэхээр манайхны одоо өнөөдрийг хүртэл өмсөж байгаа зах бол мөөрөлжин зах гэж нэрлэгдэжсэн тухайн үедээ одоо манайхны өмсөжсэн зах юм байна. Монголчуудын авч үлдсэн зах юм байна. Тэгэхээр зүгээр яг энэ ганцхан манайх шүү гэж бас хэлж болохгүй. Уучлаарай. Даймигч бүр ийм инээдтэй мөртл яригдсан шүү дээ. Монголчуудын хоолойг боож шахахын тулд ийм зах манжууд хийсэн гэх. Тэр ч араагүй. Арай үгүй байгаа. Араагүй баг. Яагаад гэвэл дээл хөгжиж байна л та. Тэр олон зууныг давж ирэхдээ дээл хөгжөөд дөрвөлжин захтай болж бид нэр ихлээр задгай захтай байсан байж шүү. Тэгэхээр тэрний дотор талдаар хоолойгоо даруулахын тулд дахиад нэг давхар захтай юм өмсөжсэн байт юм байна л да. Судалгаан дээр тэр дүүгээд одоо нэрлэлчихсэн байт юм байна. Дуунд ч орс. Тэгээд тэрнээс хойш бид нар чинь тэр захаа халаад энэ дөрвөлжин захтай өмсөж манайх маш олон төрлийн зах хэрэгжилжсэн байт юм байна. Энэ дөрвөлжин захыг манжигч гэж хэлж бас араа өрөөсгөл нөгөөх мөөрөлжин захыг яг манай үндэснийхээ гээд яваад байвал одоо болохгүй ч юм бас алга. Ягаад гэвэл одоо манай анхны одоо богд өндөр гигийн тэр өмсөжсэн захаа лам ховцонд авч үлдсэн байт юм байна лээ. Тэгэхээр зэрэг тэр зах бол манайд одоо хүннүүгээс хойш бол ямар ч байсан 17 дугаар зууны хүртэл өмсөжсэн зах болж таарч байна. Тэгэхээр тэрнээс хойш одоо бид нар энэ захыг авахдаа магадгүй тэр олон захууд дотроос энэ зах л биднэрт өнөө хүртэл явах зах байсан байхыг үгүйсэхгүй. Одоо цаг үеийн бүх одоо хүчин зүйлийг туулаад даваад гарч ирсэн л зах байна шүү дээ, тийм ээ. Тэгээд хүн ахтай дээл захтай гэж өгтөл ямар санда байдаг шүү дээ, тийм. Тэгээ би тэр нэг туйлшрал болоо гэж би боддгийг. Тэгж туйлшрал. Хоёрдугаар таны ярьсан дээр би ингэж бодлоо л сая. Одоо жишээлбэл халхатан өмсдөг хувцас таавал нарийн ширээ юм бол олон цагийн дэгц байгаа бах. А жишээл хотон хатагтай хувцас бол хөнгөрөө явчих жишээтэй. Түрүү чинь таны хэлдгээр энэ Монголын том нутаг дэвсгэр дээр чинь хүн тэрнээс өмнөөс ахвалаад өчнөө олон ястан үндэстэн амьдарч байгаа өөр ингэсэн уламжил түүхтэй тий. Тэгэхээр өнөөдөр нэг л юугаар ингээл туушраад байж бас болохгүй шүү дээ тийм ээ. А хамгийн гол нь Монгол дээлний одоо гол элементүүд гэж яриа шүү дээ. Гол бүрдүүлэх хэсгүүд нь үлдээд өнөөдөр хүртэл байж байгаа гэдэг дээр л бид нар ярих хэрэгтэй. Тийм. Өнөөдөр хүртэл одоо дээл хамцаатай юу? Хамцаатай захтайгаа байна уу? Захтайгаа одоо бүхэл юм байж. Гэхдээ одоо Монгол дээл хувцас чинь бас нэг онцлог нь бусад одоо яснуудын юу улсуудын хувцсыг бодвол одоо бүх юм цогцолж иж дэлхийд гайхамшигтай Монгол хувцас болдгоор бас их онцлог юм. Ягаад гэвэл биднэрт маш олон урчуудын юм бүгдээрээ нийлжиж манай үндэсний хувцас бүтдэг юм байна. За одоо ойдолчин хүн нь одоо сайхан ойж өгдөг, дээрээс нь одоо тэр эрэгтэйчүүдийн бүсэлдэг бүсийг одоо дархан хүн нь хийж өгдөг. Гоё эсгүүрээс нь их болоо тийм. Гоё зүйлсэглэн болохоор зэрэг одоо дархчуулна одоо бүх юм энэ тэр хувцсанд нь зохицуулж хийж өгдөг. Тэгээд дандаа бэлэгдлийн чанартай манай хувцас. Ерөөсөө тэр одоо малгай гэхэд дандаа юм дээшээ босоо мандан бадарч дээш нь дивжилэх юм бэлэгдэл. Дээл нь өөрөө дэлгээ тавьвал одоо дийлгэрч байх юм бэлэгдэл цэцэг шиг одоо ингэ дийлгэрч байх. Тэр айхтар философи. Жишээ зүгээр хувцсан дотор нь философи нь яваад байгаа байхгүй тэр. Тэгээд дээрээс нь бүс байна. Бүх юмыг сарниаж бутраахгүй тулд бүгдийг нь бүсэлж одоо өгсөн байх жишээтэй. За гутал байна. Гутал нь бол одоо төвшөртэй тулгууртай байхын үндэс болж гутал өөрөө тийм одоо сайхан хөл гарыг одоо байрдаггүй бат бүх төшгтэй ийм сайхан гутлыг өмсч иржсэн байх жишээтэй. За дээрээс нь одоо хаан төрийн юм уу тэг төр засаглалынхаа үед нь одоо ямар хувц сэргэлгийн дээгүүрээ дээр хантаазаа өмсчдөг хаан төрийн хантааз гээд өмсгцэн байх жишээтэй. Ингээд бүх юм нийлж угаад одоо цогц болоод ингээд тэр бүх юмыг илтгэждэг өөрөө хүн асуухгүйгээр энэ хүн тэрэн дээрээс гоо нарийн байна. Мундаг нарийн байна. Манай малгайн тэр одоо ийм толгойн орой дээр тогтдог бас их хүчээр. Манайх бол Евро Азийг одоо холбосон өнөөдөр бид нар ярьж байгаагаар бол тэр одоо бүх ингээд улсыг ингээд холбоод тухайн нөхцөл бас глобалчд явж гин гэсэн үг байх нэ. Манай Чингис хааны үеэс бол тэгээд ингээд ирэхээр зэрэг тэр үед одоо бид нар за ямар ч одоо тэр хүнд үе нөхцөлөг дар за манжи үед байдгүй ингээд явсан байлаа гэхэд бид нар хэний ч өмнө бүх хийж байгаагүй. Их одоо гүрэн юм а гэдгээ бас харуулж ирсэн байна. Ягаад гэвэл манайхан ердөө зөвхөн л нэг малгайгаа түшээд ёслох төдий ёсолдог. Тэрнээс ингээд бүр бэлхүүсээ хүртэл одоо тонголцдоггүй байх нэ. Тэр ерөөсө тонголцох аргагүй юм байл шүү дээ. Би тэр нэг ингээд хувцснуудыг хараад тахлаар тэр хатан хувцсын тэр бол
Нэг ингээд ах тэр унчих гэх тэр нэ. Зүгээр хар ухаанаар батгаад тий. Тэргээрээ биеийн засч өгдөг. Тий. Тэр хүмүүс хараа өндөр. Тэр бүсгүүчүүд нь их тийм гойлог одоо нуруу турууга их зөв авч явдаг тий. Одоо чээцих. Ерөөсөө тэгээ манайхны энэ үгэнд бас үлдсэн байна л да. Одоо зэзэн юунд одоо ингэж газар шагааж авах юм бол уруу дарайтхан шинж. Нуруу цэх явах юм бол одоо үргэлж тэр хүн цэгцтэй сайхан явахын шинж гэдэг ингээд хувцаар нь өөрсний засцсан. Чи тэгж яваад гэж хэлэхгүйгээр засч байсан. Манай хувцас нь их сайхан онцлог биш үү? За даймигч төр завсарлаа хоёлаа. За. Нэг клип үзчихье. Тэгээд хоёлаа яриагаа үргэлжлэе. За. ангэршүүний дэдэхэшигэ алсахасэжигэ 도다하되나 에부 에부아 에부 에부아 에부 에부에 Хүн соёлт ертөнцид оршихын тулд амьдрах учиртай. Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Балчин жавын долгио. За би танаас түрүү нөгөө ярианы эхэнд бас нэг ярьж байсан да стилизац одоо загваржуулах. Тэгээд энэ эренчингуй яг тэр загваржуулах юмыг бас хийж исэн байна. Одоо тэр бүс мөсийг нарийнхан болгоод ингээд утлан дээр өмсдөг энэ төргээд
Өнөөдөр би Монгол Costumes бол маш буянтай том ажил хийдэг. Монгол Costumes компани манай үзэгч олон далмаар нь бас реклам хийчихье те. Та нар одоо ингээд баяр ёслолын үеэр өмсөх дээл хувцс өнөр захиал дамжин дулмэгчдэр очих хэрэгтэй. Та нар заагаад өгнө, хилээд өгнө тийм ээ. Ямар маягт, ямар ёслол, ямар дээл өмсөх үү, хүүхдтэй юу өмсөх үү, барих уу гэд. Тэгээ би энэ загварчлагын дээр манайх өнөөдөр нэгэнтэн дэлхийн ертөнцийн дотор нь амьдарч байгаа учраас гой орчин цагтаа тааруулж бас гой болох хэрэгтэй тийм ээ. Хувцаа бас ингээд нэг охтууд нь одоо дан дээлийн ямар хэлбэртэй болох. Яг л өнөөдөр Холливуд одоо зарим энэ олон нийтэд их гардаг тийм босоо захтай дан дээлийн төр өмссөн юмуд гараад байна шүү дээ мэрсээр. Тэгэхээр энэ чинь бас нэг хүний анхаарлыг татаад байна да. Хоёрдугаар сая одоо жишээлбэл АСЕАН дээр ингээд хурал болоход Меркель нэг хачин уучлаарай би гадны ерөнхий тэргүүнийг одоо шоолохдоо юу бах нэг хачин хувцас өмсдөг юм авгаал байдаг шүү дээ. Тэгээ ингээд хэлбэгдэрж ерөнхийлөгчийн хувцсыг хараад бүр тэнийг ухаалтцсан ерөөсөө тэр хэдэн цаг. Тэгээ энэ бол юу хэлээд байгаа гэхээр бид нар агуу юм аа. Агуу гоё юм байна. Тэгэхээр энийгээ бид нар бас сэтгэж бодож та нар ч бас удсан л баг тэрэн дээр тийм ингээд жишээлбэл ерөнхийлөгчөөс авахлаад ямар гоё хувцастай гадагшаа ялангуяа гадаадын протокол арга хэмжээ одоо эрчим сайдын яамд дипломатууд ч байт юм уу те эдгээр өстө ямар маягаар хувцалдаг байдаг өстө ийм юм боддог л баг те энэ манай ерөнхийлөгчд одоо бүгд тэр Европ хувцснаас салаад үндснийхээ хувцсыг одоо өмсөж бүх арга хэмжээнд ордгоос нь хамгийн одоо сайхан авууштай тал төрөөсөө л эхэлж ийн гэсэн үг. Тэгээд би бодож байна манай Монгол Costumes төв одоо үндэсний хувцсыг судалгаан дээр хийдэг. Гэхдээ үндсэн зарчмыг алдахгүйгээр бас одоо орчин үед бас оруулж хийж байна. Тухайлх юм бол 13 дугаар зууны үеийн хатны хувцсны одоо хамцыг 20 дугаар зуун одоо өнөөдрийг хүртэл өмсөж байгаа бидний дөрвөлжин захтай дээлтэйгээ хослуулаад тэгээд тэрэн дээрээсээ эхнэр дээлийнхаа хормойг оруулж хийгээд ингээд ерөөсөө харахад бол одоо орчин үеийн хувцас. Тэгсэн мөртлөө үндсэн дээл одоо Монгол дээлний зарчим бол алдагдаагүй. Энэ юуг бол бас бид нар хийж байна. Материалын нь бол одоо дандаа торгоор биш өөрөө биеинд одоо эвтэйхэн халуун дулаан нөхцөлд өмсгөл ядрахгүй одоо ийм сайхан материалуудыг бол манай одоо байгууллага гаднаас өөрснөө явж оруулж ирж судалж бүр тэрнийг оруулж ирж ингэж одоо арт иргэдтэй үйлчилж байгаа. Энээс гадна манайх үндэснийхээ дээлийг дэлхийд таниулахын тулд манайх маш олон орнуудаар явж одоо манайх ч өөрөө модель агентлагтай загвар өмсгчтэй аваад одоо бүх ясныхаа хувцсыг бүгдээрингээ наваачиж одоо явсан байгаа. Өмсөж үзүүлдэг. Би наадах хичээл яриулах гэдэг. Энэ дээр манайх бүр нүүбийн тайзан дээр одоо манайх хувцаа торгоны замыг гэсэн хувцаа одоо тавьж сурталчилсан. Ингээд манайх бол маш олон одоо улсаар явж өөрснөөхөө тойрон одоо аяллаа тоглолтоо хийж тэрэндээ үндэснийхээ хувцсыг сурталчилж байгаа. Манай одоо Монголын 16 ясны хувцсыг бол манайх судалгаан дээр яг хийсэн. Энэ дээр юу гэхээр зэрэг тэр уламжлалт өнгө юм. Уламжилт хийв загвар юм. Одоо өнөөдөр бид нар зөвхөн хал хувцсаа гэд байх бас биш. Манай тэр яслангуудын хувцс маш одоо их сайхан загвар хийцтэй хувцснууд бий. Тэрийг бүгдээрингийн хийгээд бүгдийг нэгээ сурчлахаар одоо хүмүүст их сайхан. За тэгээд тэрэн дээрээс манай одоо манайхан бол ястан гэж ярьдаг одоо угсаатын ястнуудын хувцсанд бүр өөр ингэсэн онцлогтой тухайлах юм бол одоо ойр дууд гэдэг юм одоо баруун аймгийн хүмүүс ер нь голчлон ямар өнгийн дийлэг өмсөж ирсэн юм. Цайвар өнгийн дийлэг бол одоо эрхэмлж өмсөж ирсэн байдаг. Сүүний бэлэгдэлтэй, сайхан сэтгэлийн бэлэгдэлтэй гэж өмссөн байх жишээтэй. Эмэгтэйчүүд нь цагаан захыг ингээд хийж өмсөж ирсэн байдаг. Тэр нь одоо би бол одоо тэнгэр заяатай одоо хүн би тэнгэрээс бэрэлж авна гэсэн утгаараа тэр сайхан цагаан захыг тэнгэр эцэгт бие харуулах. Хамгийн гол нь манай хувцс бие одоо их ил гаргасан хувцсыг бол эрхмэлж байгаагүй. Гараа их ингэж одоо шуун ингэж их урагшаа ингэж гарсан хувцсыг бол бас эрхмэлж байгаагүй. Яагаад гэвэл хүний юм өмссөн юм шиг одоо дутуу харагддаг тэр хувцс өөрөө. Гэх мэтлэнгээр ингээд тэр хувцсыг одоо өөрийнхөө одоо бүх юунд уламжлалт тухайлах юм бол Монгол хүний сэтгэлгээ тохируулж өмсөж ирсэн орчин үед. Нэг бол философи. Тий. Тэгээд манай энэ хувцсны одоо ерөөсөө тэр өнгө зохицож байгаа эрэгтэйчүүд нь сайхан хүрэн өнгийг, сайхан хул шар өнгийг,
хөх хөнгийг эдгээр нь юу гэхээр зэрэг дандаа байгальд итгийгээ шүтсэн. Тэрэн дээр тавьсан хийн өөрөө одоо манай Монгол оронд ямар амтан байсан. Тэрний одоо ямар юм гайхамшигтай байсан тухайлбал эвэр угалзгээ тавьсан байна тийм ээ. Одоо манай тэр бол ингээд бүр малынхаа одоо тэр манай жааргал одоо янгар одоо бүхэл амтны чинь тэр сайхан зөгцсөн их гоё эврийг тэрнээс биш бүр ингээд нэг эргэцэн эврийг бол бас хийж ийсэнгүй байх нь тийм ээ. Гэх мэтлэн за тэгээд тэр үлзий хээнүүд байна. Дандаа үлзий хээ тавьж байсан. Тэр нь одоо хизээч одоо тасралтгүйгээр үргэлжлэх бат бүх юм бэлэгдэл болгож тавьсан. За тэр усан хээг тавьж аж үргэлж мөнхийн одоо сайхан ариун ин байх ингээд нар сарныхаа хээг тавих. Одоо огторгойгоо тийм ээ тэнгэрээ дээдлсэн. Гэх мэтлэн ингээд дандаа бэлэгдлийн чанартайгаар тавьж яснараа манай Монголын одоо тэр хувцсны урлаг болвол ард иргэдэн одоо тэр тухайн нөхцөл дизайнер гэд байгаагүй ч гэсэн одоо тэрнийг ерөөсөө маш одоо мундаг өндөр одоо тийм философи сэтгэл гэдэг гаргаж ирсэн. Ягаад гэвэл бүх юмыг шүтэж гаргаж ирсэн ийм тал тийм. Тэр эхнэр хүний мөрч нь өөрөө бас одоо тийм домог байт юм билээ л. Тухайлах юм бол одоо манжийн төрөөс Монголын одоо мөхөн гэсэн утгаар нь манайх чи 3 тотхтой тулахтай байсан юм ээ. Тийм ээ гэтэл чин тэрийн тотго нь ингэж дээдлийнхаа цагирга руу ингэж өнгөөсөн хушуугүй байдал чин тэрийн дээрээс нь очоод тэр цагирган дээрээс нь 4 хэрийний хушуу ингэж тонголгоо тийгэж явуулсан гэдэг юм л дээ. Тэгэхээр зэрэг тэрнийг одоо бас цаа цанааг нь мэдсэн хүмүүс нь яаж юусан гэхээр эхнэр хүн л дандаа галаа манд сууж идэг. Тэгэхээр тэрний хажууд хаан гарч хөг зөөрлсөн юм. Одоо хувц ингээд сууж байгаа энэ мөрвөл далавч хомоо сууж байгаа хаан гарч хөв байх нь л дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг тэр нь юу гэхээр эмэгтэй хүн одоо тэр нь хэрээний хушуу хийсэн болохоор хаан жигүүртний хаан гард гэж одоо үлгэр домогт гардаараа тэргээрээ дандаа дарж сууж байгаа юм шүү. Тэр ган хайч барьсан ган хушуутай тэр юу гэх жишээ. Тэр одоо маш юм далд явах санаанууд бас их явж исэн байна. Айхтар. Тий. Философи тэр үеийн одоо хүн ухаан маш их явж исэн. Тэгээд би даймигч ингэж бодлоо. Манай үзэгч болон одоо энэ Монгол хувцсны түүх энэ агуу одоо философиг нарийн сайн үзээгэл Монгол костюм музей байгаа тийм. Байг. Тэмдгийн музейн одоо тайлбарлагч хийдэг хүн шүү дээ. Тийм учраас асуух барих сонирх зүйл байвал Монгол костюмын музейг очиж үзээрэй гэж би зөвлөмөр байна тийм. Ер нь ямар хуваараар ажилтдаг юм музей? Манай музей 7 хоногийн 6 өдөр ажиллаж байна. Өглөө 10 цагаас эхлээд орой 6 хүртэл явж байна. Хагасаа өдөр бол манайх 10 цагаас 3 цаг хүртэл ажиллана. Үнийн хувьд бол одоо ерөөсө гадных, дотных гэж бол ялгаа байхгүй жигэд үнэтэй ингэж ажиллаж байгаа. За тэгээд би дээлэн дээрээ дахиад нэг хэлгээд 13 дугаар зууны үеийн хатан хувцс бий. Энэний малгай байгаа. Тэгэхээр энийг одоо манай нутгаар дайрч өнгөрчсэн манайд байсан тэр эртний одоо гадаадын судлаач ч гэсэн бичсэн байдаг. Энэ малгай маш сүртэй. Тэгвэл манайх тэнгэр шүтлэгтэй байсан. Тийм учраас дээшээгээ босоо дээд тал дээр нь өсөж үржихийн бэлэгдэл болгож үүд хатгадаг байсан. Тэрнээс гоё л да бас биш байх нь. Одоо их өсөж үрждэг одоо ангрем байдаг юм уу? Алиус гоо сайхан талаас нь бол тогсныхоо үдийг тэр чин дандаа бэлгэлийн чанартай хийж исэн байна. Тэр малгай яагаад өндөр болсон юм бол гэж одоо бас их үзэгчд юм уу хүмүүс асуудаг юм аа. Тэгэхээр энэ нь бол нэгдүгээр сүр одоо тэр их нүсэр сайхан хувцсан дээр бол тэрийг харуулж одоо хийсэн гоо сайхан талаасаа эмэгтэй хүнийг одоо маш сайхан өндөр зөвлөг болж харагдвал. Тэрнээсээ гадна энийг эрэгтэйчүүд нь бүгд дайн дажинд ингээд яваад өгдөг. Ар талыг бол эмэгтэйчүүд авч явж исэн. Тийм болохоор зэрэг энэ бол одоо эрэгтэй хүнээс дутуугүй хүчтэй, эр зоригтой энэ эмэгтэйчүүд. Гэхдээ энэ бол одоо ямар их хүчтэй зоригтой эмэгтэй байсан ч эрэгтэй хүний нөмөр нөөлгөнд явдаг шүү гэдгийг харуулж тэрийг бол хөл малгай гэдэг юм байна. Эрэгтэй хүний хөл гэж үздэг юм байна. Тэгэхээр эмэгтэй хүнийг бас даврахгүй нэ тийм ээ. Атаагаар тийм очиртай малгай гэж бас яадаг. Ер нь хувцс Монгол хувцсны маш баялаг төвхтэй. Хэсэг бүр сонин тайлбартай тийм байна. Ийм бас л агуу соёл
байгаамаа. Тийм одоо ч болоод би одоо ингэ тийм түрүүн хоёлоо нөгөө нэг хүмүүжил суур одоо энэ гэгэрүүлэх талаас ярихад миний ачнаар өнөөдөр Швед улсад байна л да. Яг хөө амьдралын одоо тийм тэнд очиод одоо Шведэд амьдарч идэв миний хөвгт. Тэгээд Шведээр яриад яг Монгол би ганцхан юм хэлдэг. Монгол дээл өмсөл. Тэгээ Монгол хантаас өмсөл. Дэнжим болгоёг өмсөл. Тэгээд наад хөвгт чинь өөрөө ингээд тэр хувцас өмсөд өөрөө ингээд би Монгол хүн гэдэг энэ хувцаараа харуул. Тий, хувцаараа харуулахаас гадна сэтгэл зүйд нь асар том нөлөө. Энийг манай энэ гадаадд байгаа 200 мянган монголчууд бас боддог бүгдээр. Ер нь их тийм айхтар ийм их сүрхий. Тэгээ би хоёрдугаар гадныханд энэ Монгол соёлыг сурталч нэг том зэвсгэн дээл Монгол үндэсний хувцас болсон. Тэгээ одоо сая ассемблер нэг л юм алдчихжээ гэж би боддتي. Тэр бүх улсууд нь Монгол дээл өмсөлж гэсэн эсвэл хантаац шүү. Нэвтэжүүд нь гоё дээл өмсөлөө те. Энэ чинь нэг гадаадын том гөрнүүд чинь айхтар шүү дээ. Одоо нэг арга хэмжээ болоход хятад одоо жишээлбэл тэр юмудаа өмсөлч чинь бүгдийн те. Тэгээд одоо энэ ялангуяа зүүн Азийн соёлоор бол ерөөхдөө та нарын манай бидний хувцсыг өмсөд үзээ те. Гэдгээр асар том реклам явж байгаа цааван те. Рекламнаас илүү манайх бол үндэснийхээ уламжлал соёлыг мартаагүй. Ийм айхтар юм байт юм а гэдгийг л мессеж өгöd байгаа шүү дээ. Тий. Бид нэр бас сая ассемд зориулаад одоо бас ингэж орж ирээд манайхаар үйлчлүүлж магадгүй. Одоо тэгүүлгээд бас бид нар үндэснийхээ хантаазыг хийсэн. Тэгтээ энийг бас орчин үед одоо хүн өмсгөд хялбар товчилж үүсэлэхэд нь одоо хялбар талаар нь бол бид нар хийсэн. Ер нь бол бид нар одоо ер нь их үндэснийхээ хувцсыг хийж бэлэн хийж тавьдаг. Тэгээд тэрэндээ одоо ер нь ямар ч байсан гэсэн ямар ч хүн одоо өнөөдөр ч ингээд очисон биднэрт бэлэн одоо сайхан худалдчих хувцас байгаа. Одоо материал нь сайхан материалаар хийсэн бас одоо тийм хэврэг биш. Одоо яг бид нар бол орчин үеийнхаа материалаар хийж ингээд хийж байгаа. Үүн нь бол одоо бас боломжийн үнэтэй гардаг манайх. Тэр зэрэг би энэ завшааныг одоо ашиглаад ард иргэдээ бас манай Монгол костюмст одоо сар шинийхэн хувцсыг ер нь өдөр тутмын одоо цагаан сард өгч байна. Ер нь цагаан сар гэлтгүй баяр ёслолын үед би энэ дээр уучлаар даймагч ингэж бас механикаар хүчээр өмсүүлээд байх нэг хэрэг. Зүгээр өөрөө одоо тодорхой үйл явдал тааруулаад Монгол дээр чинь универсал хувцас тийм ээ. Одоо гоёлдч өмсч болдог, ажилтч өмсч болдог одоо янз бүрийн саннаас би өөр юу сая нөгөө зориг, бодийн зориг гэдэгтэй одоо их хурлын гишүүн. Нано даавуугаар дээл хийцэн. Гөө машин соны юм үзлээ би сая тоногийн өмнө таарлцсан. Ингээ бариад үссээр цов шиг. Тэр бас загтж байна. Тийм шүү. Тий одоо тийм дээлнүүд жишээлбэл хийгээд гадагшаа энэ ялангуяа хүүтэн нөхцөлд энэ Скандинавын орнорч байт юм уу те ийм сонин одоо өмсгөл байна те. Одоо жишээлбэл манайхан ингээл өвөл одоо энэ тентхийн тэмцээн наадамд явхад байна шүү дээ. Дасгал жуулагч тамирчид нь тийм гоё дээл маягийн хувцас өмсөө явахад илүүтэхгүй сая одоо тэр юуны олимпиад бол одоо миний хувьд зүгээр миний бодлоор бол нэг тийм сони хувцас өмсөөл явцсан л байл л дээ. Хаанхаа энийх нь хийсэн би мэдэхгүй зүгээр. Монгол костюм биш байхаа тийм. Манайх нэг тийм юм дээр хоёрдугаар, гуравдугаар энэ гадаадын дипломат одоо төлөөлөгчийн газрууд биш үү? Эднэр бол ингээд бүр бичигдээгүй одоо хууль, хувцсны хууль гэж байдгүй мөн гэхэд тэнд нэг юм ёслолын арга хэмжээнд гоё үндэсний хувцсыг өмсчихөө. Ялангуяа наадмар ч юм уу тийм. Нэг юм бас байдаг баймаар санагдаад. Ер нь хийлгэж гин шүү. Би тэгээ сая хэлээ өдөр тутмынхаа хувцсыг бас захиалаарай гэж. Ер нь бол элчингээр сууж байгаа хүмүүс, ер нь гадаад амьдарч байгаа хүмүүс манайд бол маш их хэр захиалж хувцас хийлгэж байгаа. Бас тий. Одоо ясныхаа хувцсыг хийлгэж байна, хаалх хувцас. За тэгээд өөрсөндөө тохирсон цаамц одоо өмдөө тэгээд хантаазаа хүүхдүүдтэй бол бүр авч байна. Захиалаад хийлгэж байна. Тэнд манай хүүхэд байгаа гэд одоо ээж аав нь хэмжээг нь аваад авах, эгч нар нь хэмжээг нь авч ирээд бас захиалаад хийлгэж байна. Ер нь харьцангуйгаар ардчлаас хоош гэж хэлж болох юм. Ерөөсөө манай үндэсний хувцас бол маш их одоо
дэлгэрч байгаа нь бас их бид нар их баярлдаг. Бид нар тэрэндээ бас одоо зохих хэмжээгээр л хувь нэмрээ оруулж байгаа байгууллага. Манай захирал чинь одоо өөрөө хувцсны талын хүн байдгийг одоо хойно төгссөн. Тэгээд Киев төгссөн юм хувцсны дизайнер сов гэж эмэгтэй байгаа. Маш тайчин одоо маш зоригтой юм эмэгтэй гэж би өөрөө дотроо хүндэлж байгаагийн. Яагаад гэвэл энэ их юмыг үүсэх үзмөртэй. Тэгээд одоо судалгаатай нь хийж байгаа тэр хүний одоо үнэхээр одоо үндэсний тийм одоо сайхан сэтгэлгээ уламжлалаа авч явах гэсэн одоо хин даймагш мундаг төр хийж чадахгүй байгаа юм л хийж байгаа компани тийм. Манайд одоо угсаатны зүйлсийг байж. Угсаатны талын ийм одоо нуугаад явах бид нар бас зарим одоо тийм мэдэхгүй шүү дээ. Юу гэж чинь тэгэл яг дээл гэдэг л юм ерөнхийд нь ойлгоно гэхээс би харин тэгээд дөрөв ярьж исэн санаа болгоод ер нь энэ яасэл одоо ухаан оронгот нь хөөхтийг тийм юу болгоч хэрэгтэй. Яг тийм гайхаад ах юм биш. Монгол байс. Тийм. Ийм юм аягүй чухал санагц. Би түрүү таны нөгөө нэг арчлалын буйнаар ингээд яадаг боллоо гэж ярьсан. Хуучин одоо нэг хэсэг чинь бүр тийм инээдтэй бас гонхтой юм байлаа шүү дээ. Одоо цаагийн газар дээлтэй орж болохгүй ч гэх юм уу. Нөгөөд аливаа хоёр юутай үзэхтэй гэдэг шиг манайхын 200 орд байсан. Тэгээд баян голч нэг хэсэг зангаагүй хүн оруулахгүй. Тэр бол маш зөв. Одоо жишээ готлон гялдсан байх хэрэгтэй ч гэх юм. Зангаа зөөгөөд ор. Тэгээд миний гэрийн зангаа бол үндсэндээ алга болсон. Найснаар орж ирээд. Тэгвэл би одоо боддгийг. Тэр бол тодорхой хэмжээний бас мундаг соёл байж. Тэгвэл нөгөө талаасаа болохоор үгүй дээлтэй орж болохгүй гэдэг чинь бас жоохон тийм туйшрлууд. Тийм мулгуу гэж ярил л да. Одоо мулгуу тийм шийдвэрүүд бас гардаг байж. Тэгэхээр одоо бол гоё бас. Одоо бол сайхан. Ямар нэг юм хоёр талтай гэдэг нь нэг тал тэр л харагчлаа. Тэр туйшрлууд тийм. Тэгээд нөгөө тал нь болохоор тийм өнөхтэй одоо юу гэдэг. Тийм. За би та тэр ярьсан ерөнхийдөө өндөрлөлт өгч байна. Би танаас та ойдолч. Би өөрөө ойдог. Одоо бол одоо бас мэдээж хэрэг миний нас залуу биш. Тэгэхээр зэрэг одоо учиргүй сайхан оюун гэх юу. Гэхдээ би дээлээ одоо өөрөө эсэг нь оюун. За хүмүүст бол бас хойч үеийнхэндээ би одоо сургалтуудыг үл зөндөө явуулсан. Одоо би ер нь 90 оноос хойш бол би дандаа л үндэсний хувцсыг одоо бас гадагшаа гарчиг заалаа. Дотоод бол би одоо бас багшилж байсан. Одоо үндэсний хувцс дээрээс нь одоо гуталчаас зааж ялаа. Дэлгэжэл одоо бас 90 онд бол явж байсан хүмүүс бас санаж магадгүй. Бурайд гутлын хичээлийг би одоо зааж бас явуулсан байдаг. Тэгээд эндээч гэсэн би одоо бол зөвлөж байна да. Ерөнхийдөө бол оёхгүй. Одоо бол би музей дээрээ суугаад одоо хувцсаа худалдаад зүгээр яг өөрийнхөө одоо хэмжээний бас надаар одоо юу хийжсэн хийлгэжсэн хүмүүс байдгийг тэд нэрээ одоо явахаар за би товчийн өчиргүүд ч одоо нэг залуу шиг сайхан жирэлэн хадахгүй ч гэсэн нэг байдаг газарт нь байрлуулаад хийж байх шүү гэж хэлдэг. Ойдголдоо их чинь тийм. Танаа хүүхдүүд одоо ийм Монгол одоо хувцсны тийм уламжилч нь одоо үргэлжлээд явж байна уу? Миний охтууд бол оёноо бас зүгээр жоохон оёхтой жоохон хойрогдохонд байх юм биелэн хувцас харж өмсчөөд манай хүүч гэсэн бас одоо яг цагаад тулахаар бас эсэгчдэг болтой юм билээ. Ер нь тэгээд одоо тэр бас нэг уламжлал гэж байдаг юм шиг байна. Ер нь бол манай хүүхдүүд оюун шүү хувцас унраа өмснө. Миний зээ охин байна л да одоо. Над дээр манай Монгол костюмсдаар ирээд одоо надтай хамт суугаад бас тэр костюмсын захиалга дээлнүүдээс товч хэлбийг хадалцаад өгчдөг. Уул нь одоо дөнгөж л энэ 12-оо төгсөж байгаа охин би. Тэгээ сайхан ойчдаг тийм охинтой би бас тийм. Маш зөв явж байгаа юм байна. Би нэг юм өнөөдөр нэг юм хитрхи Америкчсэн, хитрхи глобалчлагдсан өчигдрийн жоохон юм үзээгүй хүмүүс чинь өнөөдөр ингээд хуулиараа баруун одоо юм уу гэл энэ дэр нэг юм тасраад алаа ичихэл гэж айдаг байхгүй юу. Одоо тэгэл чинь уламжлалаар гэр бүлээрээ дамжаад үе үеэрээ дамжаад тэгээ одоо жишээ би тэр ач нартаа ч юм ач нар хүүхдүүдтэй ингээд Монгол яс Монгол уламжлалаа хадгалж үлдэх хамгийн чухал тэгээ таны бол ярьж байгаа бол их сайхан
одоо санагдлаа. Манайх энэ телевиз маань World гэдэг дэлхийн ертөнц гэдэг. Тэгээ энэ дотор би ер нь энэ соёл кафе нэвтрүүлгээрээ бас дандаа энэ сэдвийг ерөнхийдөө хүнддэг энэ Монгол одоо хүчин зүйлүүд тэгээ дэлхийд хүнд хөдлөлтний одоо түүхэнд оруулж байгаа соёлын гайхамшигуд тэгээ энэ дотор таны энэ ярьж байгаа өнөөдрийн битэрийн сэдв бол их гоё сэдв. Энэ бол их удаан үргэлжлэх сэдв. Удаан яригдах. Тэгээ би танаас нэг ийм асуу. Ийм цикл одоо ингээд Монгол дээл гэж ингээд түүхээр нь үзүүлсэн ийм юу одоо телевизээр зураг хийдэг юм бол олон нийтэд хэрэгслэр. Би баймаар санагдах юм одоо тийм. Би ч одоо нэг цагаан сараар эднэр ч юм уу. За ер нь надаас бас их олон телевиз ирж одоо ярилцлага авч ийсэн манай Монгол костюмстаар ирж авч ийсэн. Би телевизэд одоо бас яг очиж ярилцлага өгчээлээ. Зүгээр бас гадны одоо тохиолох юм бол өвөр Монголын телевиз чиглэл одоо биччихээлээ. Би тэнд нь очиж бас нэг манайхтай юу одоо туршлага солилцох гэх юм уу одоо багш авч тэнцээ багшлуулъя гэд би очижсэн. Баргын хөшгөнд очиж тэдний телевизээр ч одоо бас бичээл авчихсан л да. Тэгэхдээ би боддгийм энэ үндэсний хувцсыг ер нь сурталчлахыг одоо маш их олон өргөн далаацтай хийгээсэ. Одоо тэгжээж хойж үйдээ бид нар одоо байж л да тухайлах юм бол заавал дандаа халах гэдэг бас нөгөө том нэрэн доороо биш. Тухайлах юм бол загчин хүн байж байгаа. Гэтэл хоошоо одоо тэр хүн чинь загчин хүний өөр удам ингээ хоошоо явах зах чинь үр хүүхдүүдэд тэр дээлээ хийгээд өмсөдүүлдэг тийм ээ. Ээжийнх нь одоо энэ юу аавынх нь энэ одоо үндэс угсааны өмсчихсэн дээлийн шүү. Тэрнээс одоо ихэнх хувийг манай хаалх одоо ястан гууд үндэстэнгүүд ингэж явж байгаа эзэлж байгаа нөхцөлд үндэсний хувцс маань бол бас даяарч чинь гэсэн үг дээ дотроо даяарч чинь гэсэн. Тэгэхээр зэрэг тэднэрийгээ ингээд яг тэр уламжлаар нь хүүхдүүдэд авч үлдэн гэдэг чинь ганцхан Монгол гэдэг хувцастай байсан юм уу эсвэл Монгол олон хувцастай байсан юм уу? Олон төрлийн хувцас өмсчихсэн юм уу гэдэг тэн дээрээс харагдах гээд байна. Тэгээд учиргүй үнэтэй материалаар биш хямд төсөр өөрийнхөө гарын дор материалаар тэр үндэсний хувцсыг л хийж өгдөг байгаасаа би нэг удаа бас нэг өөрийнхөө сэтгэлээч гэх юм уу да сангийн яамд дээр очиж манахаас л одоо нэг өглөөний сониучлага дээр лекц хийж өгөөч гэд намайг авчихсан юм аа. Тэг би тэн дээр нэг хэсэг манайхан чи нэг их л том үйтэн хаартай зүгээр тэр ордон дотор чинь булган дээлтэй л ингээл тэг би тэгэхэд нэг за одоо тухайн нөхцөлд яг тэр бидний тэр одоо хувцс дээлийг өмсдөг одоо тэр нийгэмд ингээ явж байхад бол хитрхи одоо баян хүмүүс нь тэр үнэт материалаар л одоо өөрийгөө харуулах гал бүх уучлаарай даймигч зүгээр уралдчихдээ. Тэгээ бие бинийгээ давах гал тэгэл бие бинээсээ баян босох гал ингээл нэг тэнхтэй. Өөрөөхөө бие бинчин харуулж исэн байгаа тэр үед тэр нийгэмд. Өнөөдөр бидний одоо амьдарч байгаа 20-21-р зуунд чинь бол одоо яах ёстой юм хэр зэрэг үндэснийхээ хувцсыг зүгээр нэг сайхан байгаа төрхөөр нөмсөөд одоо төрийнх нь ч юу явж байгаа мó эсвэл их баян тарган хүн ч тэр дотор явж байгаа мó гэж харагдахааргүй одоо бас байгаасаа гэсэн үндснээс би за одоо энийг бол дээр бид ингээд баян хүмүүс бол ингэж өмсч ийжээ гэж нэг лекцэн дээр ярьж зүгээр яг тэр нөлөөлсөн ч байсан уу нөлөөлөөгүй ч байсан уу одоо бол манайхан бас өчргүй их буудгаа яваад нөх хит хутгаа зүгээд төрийн хоортон явах нь багассан байдаг шиг. Энэ нь бол манай байгууллагын гавьяа. Тэрээс миний гавьяа биш. Яг тэгвэл манай Монгол Костюмс гэдэг одоо энэ байгууллага энэ үндэсний хувцсыг хүмүүс таниулах зорилгоор ингээд одоо нэгдээд ингээд цөмөрөө ажиллаж байгаа болохоор зэрэг тэрнийг ингээд одоо бас ханахгүй байсан юмыг сануулсан байж магадгүй гэж. За битэрийн ярилцах цаг ерөнхийдөө өндөрлж байна. Манайх нэг соёл кафе маань ийм зарчимтай ажилдгийг. Одоо таавал манай энэ кафе гэж нэрлэж байгаа энэ одоо оролцогч болоод байнгын үйлчлүүлэгч ярьдаг шүү дээ одоо кафед болооч ээ гэж бид нар өсөл тавьж байна. Тэгээд бид нар энэ юу гэсэн үг гэхээр дараа дахиад хоёлаа энэ сэдвэрээ юм өөр сэдвээр ярилцлага хийж болох юм аа. Та унаа байнгын одоо тийм бид нар таныг хүлээж авахд одоо бэлэн байна гэсэн юм санаа юм байгаа юм шиг тий. Тэгээд бидний өнөөдөр энэ тавчхан цагт та маш их сонирхолтой юмуд ярьж өглөө. Манай үзэгч олон хэрвээ энийг мэддэггүй, сонсдоггүй одоо анхудаа ийм
Монгол дээл гэж ямар жоохон ч гэсэн бид нар мэдээлэл өгье гэж өнөөдөр та бүхэнтэйгээ дамжин дуулам их чаварж оролцууллаа. Монгол Cassius компанийнханд сул захиралтай компанийнханд ажлын амжилт хүсье. Одоо удахгүй шинэ жил болох гэж байна. Сайхан дээл захиалаарай тий. Одоо дээл малгай гутал шинэ өвлийн бас нэг юм хувцсан дээр зүгээр нэг юм одоо нэг юм хачин күрчгнүүд өмсөөр явж байхаар нэг юм гоё дээл өмсөөд ялгараад юм содон явах хэрэгтэй тийм ээ гэж би боддتي. Бас өөрийн чинь санаа сайхан зөв санаа юм. Манайд бас одоо шинэ жилээр өөрснөөхөө үндэсний загварыг орсон хувц өмсөе гэсэн хүүхдүүд бас ирдэг шүү. Тийм плажиг одоо юм Монгол захтай хийя. Тэгээд нэг л сайхан Монгол дээл гэж харагдахаар юм өмсөйгээд бас ирж исэн хүмүүс байна. Одоо ч гэсэн бас тэгж захиалж байгаа. Гадны хүмүүс бас их сонирхож бас тэгж захиалах гэж ирж байна. Өцөгдрөл гэхэд манайд нэг Итали эмэгтэй ирээд карнавалда одоо би өмсгсөн. Танай үндэсний хувцснаас өмсөйгээд хатан дээл өмсөж явах юм. Тэгээд би бас үндэсний хувцс маань дэлхийн нийтэд танигдаад одоо бас их сайхан өөрсдийнхөө одоо тэр хувцсны гайхамшигыг таниулж байгаа байна да. Тэр нь манай байгууллага дээр яг өөрийнхөө тэр чинь тэгээд байгаа зүгээр нэг юм дээл өмсгүйг нь заавал эхнэр мөртөө дээл өмснө гэд. Тэрнийг тэр хүн мэдж гин гэдэг манай хувцс бас одоо хүмүүст хүрчээ гэж ингэж бас баярлцуулаа. За энэ сайхан одоо өдрөг яриан дээр хоёулаа ярилцлага өндөрлөе. За танд амжилт хүсье. Дахин уулзтлаа. Баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт, цаашдынх нь уран бүтээлд одоо маш их олон сайхан одоо шин амжилтууд гараарай гэж өрөөё. Баярлалаа. Хүн соёлт ертөнцид оршихын тулд амьдрах учиртай. Монгол улсын урлагийн гавьяа зөвтгөлтөн Балчин жавын долгио. Эрхэм үзэгчтэй, манай нэвтрүүлэг үргэлжилж байна. За одоо нэвтрүүлгийнхаа 2 дугаар хэсэгт би нэгэн саяхан гарсан номны тухай та бүхэнд бас танилцуулга хий гэж бодлоо. Энэ бол дэлхийн дахинд монголчуудын түүх соёлын өв. Дэлхийн дахинах монголчуудын түүх соёлын өв. Энэ зузаан ном энэ саяхан гарсан юм. Манай миний хатамаа доктор Сэрожжо, Намсран Сэрожжо гэж том эрдэмтэн байлаа. Одоо байсан бол энэ 11 сарын 22-нд төрсөн өдөр нь 22-нд төрсөн байдаг. Амьд сэрүүн байсан бол 93 нас зоглох. Ийм миний одоо хайртай хоёр аав юм нэг. Би өөрийнхөө аав шиг хатам аавтай их хүндэтгэлтэй ханддаг, хайрладаг. Өнөөдөр аавыг дурсмаар санагдлаа. Яагаад гэвэл төрсөн өдөр нь болох гэж байгаа юм байна. Доктор Сэрожжо бол Намсран Сэрожжо гэдэг Монголын анхны археологуудын нэг, мэргэжлийн археолог. Сургуулийн төгсөж ирээд анх одоо Монголын тийм мэргэжлийн
одоо археологчд малталт хийж эхэлсэн. Өмнө нь одоо археологууд байсан уу байсан. Гэхдээ яг ингээд сургуулийн төгсөөд ирсэн ийм анхны мэргэжлийн археологчдын нэг байсан. Намсрын Сэрважив Намсрагийн аав нь Эрдэнэцогт гэдэг богдын дэргэд зүтгэж байсан тийм гүн Эрдэнэцогт гэж хүн байсан. За Эрдэнэцогтын хүү Намсраа гэдэг нь маршалж явуулсан гадаадын яамны сайд бөгөөд одоо ерөнхий сайд бөгөөд гадаадын яамны сайдын үүргийг хавсарган үзэж байх үед гадаадын явдлын яамны орлох сайд байсан юм. Одоо аав нь том сэхэтэн. Тэгээд айлын том хөөсөр очив доктор болсон, юм эрдэнэтэн болсон. Өөрөөр хэлбэл миний хүүхдүүдийг бахархал болох ийм өвөг дээдсийн хувьд бол одоо тийм лот том сэхэтэн хүн байжээ. Тэгэд аав хаан дурсгалыг хүндэтгэж гэрүүлийнх нь хүүхдүүд одоо миний бац хөргөндөө их тайван, цэндийн их тайван санаачилж энэ номыг саяхан гаргалаа. Энд бол одоо гол үүргийг гүйцэтгэх Чингис хаан дээд сургуулийн захирал доктор Лавгсөрн, за профессор Балжин гэдэг монголчууд сүүлийн үед одоо гайхалтай цоврал түүхийн холбогдлолтой цоврал номнуудыг сонирсон байгаа. Энэ гурван маань одоо зохиогчд гэж танилцуулах хэрэгтэй. Доктор Сэрважив сан гэдгийг бид нэр 90 насныхын ойгоор Лавгсөрнгийн одоо Чингис хаан дээд сургуульд тэмдэглэж Сэрваживын нэрмж танхим байгуулж одоо тэгж хүндэтгэл үзүүлсэн Лавгсөрн захирал бид гэр бүлийнхээ өмнөөс их талархалж байдаг. Балжин юм маань профессор маань тэр сургуулиас багшилдаг. Энэ хоёр маань аав маань хоёр шав. Би энэ айл төргөө ороод одоо 42-3 жил болчихээд өөрөөр хэлбэл одоо архаг хөрөнгөний да сайн мэдхийн анх энэ шавнар нь одоо аав маань хамт археологийн энэ салбарт хүчин зүтгэж одоо хэрнээ багштай одоо үнэнч тэгээд энэ сайхан бүтээлийг бүтээлсэн. Доктор Сэрважив сангийн одоо зорилго нь бол залуу эрдэмтдийг дэмжих, археологийн салбарын хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулах. За мөн Монголын түүх, археологийн одоо судалгаатай холбоотой ном зохиолыг сурах бичиг бүтээхтэн туслах дэмжих. Энэ үүднээс энэ ном бүтсэн болно. Өнөөдөр энэ номыг товчхон танилцуулахад ерөнхийдөө та нар энэ номыг хараад ойлгож явах. Энэ бол дүтгэр бот буюу дөрөвдөх бот. Ерөнхийдөө 7 ийм том ном гарах юм. 7 номын одоо энэ ботод жишээлбэл Монголын Цагаатай хаант улс, Монголын Өгөөдөн хаант улс, Монголын Төмөр хаант улс, Дундад Аз, Баруун Өмнөд Азийн хойд ба зүүн хойд талын нутгийн одоо их Монголын эзэнт гүрэн одоогийн Эндх улсын одоо нутагт байсан 1526-аас 1858 онд оршин тогтнож байсан их Монголын эзэнт гүрний түүх зэрэг үеийг хамарсан. За нэрт археологч Намсрын Сэрваживын дурсгал зориулв. Чингис хаан дээд сургуулийн эрдмийн зөвлөлийн баталснаар хэвлэв. Доктор Сэрважив гэж ийм хүн байсан. Миний одоо аав энэ ном нялах үгэндээ бас өөрийнхөө сэтгэлийг бичсэн байгаа. За энэ манай Сэрважив, доктор Сэрважив сан одоо манай гэр бүлийнхэн гэсэн үг. Дараа нь энэ зургнуудыг харуулах болно. За тэгээ эндээс эхлээл жишээлбэл Монголын Цагаатай хаант улс, Өгөөдөн хаант улс, Монголын Төмөр хаант улс, их Монголын эзэнт гүрэн ингээл эхэлж байгаа юм да. Дэлхийн олон улсын цэргийн хэрэгт оруулсан хувь нэмэр. Энэ ном бол одоо бидний их монголчууд өвөг дээдсэн маань түүх
одоо өнөөдөр зарим нь ярьдаг ингээл Монгол Чингисийн үр саадаа цээжээ дэлдээл энэ төр гэл ерөнхийдөө бол монголчууд бид цээжээ дэлдэхээс бахархаас өөр арга байхгүй. Яг л ийм гайхамшигтай одоо хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг зүгээр нэг ингээд яриад байх биш. Одоо баталж нотлоод жишээлбэл тэр үеийн одоо энэ монет юунуудаас ахуулаад бүх баталгаа нотлохоо байгаа. Дэлхийн бүх одоо монголчуудтай холбоотой улс гүрэн ямар холбоотой, ямар өв соёл, ямар одоо тийм газар дурсгалт өшөө газар нутгийн онцлог энд үлдээсэн ийм бүх юмыг баталгааж нотлоожуулж харуулсан ийм сонин ном байгаа. Та бүхэн энэ номыг хэрвээ сонирхно гэвэл их олон сони юм олж унших болно эндээс. Би өнөөдөр одоо энэ тэр болгон бүгдийг яриад тоочоод бол барахгүй нь мэдээч. Ер нь бол энэ номыг бид монголчуудын түүх, монголчууд өнөөдөр хүн төрөлхтний уламжил, иргэншил, соёл энэ бүхэн ямар том одоо үүрэг тийм хувь нэмэр оруулж ирсэн бэ гэдгийг бид нэр бас нэг тодорхой хэмжээний тодорхой шалтгаанаас болж энэ бүхнийг харанхуйлах, устгах, дуурахгүй байх ийм юг даваад толсон. 90-ад оноос хойш энэ бүх юм буцаад эргээд тодорхой ярих юм их хичээлтэй болсон. Тийм учраас энэ номыг гаргаж өнөөдөр ямар ч байсан бид нэр зүгээр нэг чалчаад одоо ашигчаад орлоод гайхуулаад байдаг биш. Энэ чинь яг ийм түүхэн ингэж нотогдсон байт юм. Тэгэл одоо жишээлбэл их Монголын эзэнт гүрэн гэхлээр зарим өнөөдөр Эрдэнэт мэрэгдэд гадаад байх юм бол их Монголын эзэнт гүрэн монголчуудад ямар ч хамаагүй ч гэх юм уу. Тэр бүх хэлбэр Оросын одоо төв суугуудын нэг саяхан жишээлбэл Алтан орд гэж татар Монголын одоо дайн энэ гэж байсангүй байгаагүй маа тэр чинь зүгээр нэг тийм баг зохиомл юм гэсэн утга бүх юмнууд ярьж эхэлж байна шүү дээ. Куликовын тулдаан гэж байгаагүй гэж юу гэсэн үг вэ? Энэ чинь түүхэн нэгэнд батлагдаад энэ бүхний баталгаа нотлохоо маш тодорхой гарч ирнэ. Дараагийн нэг бот нь бол Алтан орд. За тэгээ Юан их гүрэн гих мэтлэн ингээд та бүхэнд сонирхолтой байх болов гэж бодож байна. Энэ номыг одоо бүтээлцэд Чингис хаан дээд сургуулийн одоо хамт олон профессор Балжин лав гэсэн за манай инх тайван зэндээ инх тайван өдөртөө баярцтал гаргаснаа энэ сангийнхаа өмнөөс илэрхийлж байна. Бид энэ номыг бас сонирхогч одоо уншигч олон байвал номын дэлгүүрүүдээр одоо бас бодолталж эхэлж байгаа. За тэгээ энэ номыг хэрвээ сонирхож байгаа хүн байвал 9808 66 тэгтэг 9800 66 тэгтэг гэж утсан байна. За бас нэг утсан би энэ тэмдэглээд та бүхэнд одоо зүйлийг гэж бодож байна. Нэг утсан болохоор 96 тэг 6 61 60 гэж утсаар 96 тэг 6 61 60 гэдэг утсаар одоо мэдээлэл авч болно шүү энэ номны тухай. За ингээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг үүгээр өндөрлж байна. Төгсгөлд нь хатан зүрх гэдэг дуугаа дахиад та бүхэнд сонирхуулъя гэж бодлоо. Дараа уулзтлаа. Баяр таа.